сайн байна уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Би дахиад баг зэргийн ханиадтай байгаа болохоор хоолой маань жоохон сонин сонсогдоод ярьж байхдаа дундуур бас жоохон юм зай завсар аваад иж магадгүй шүү. За тэгээд өнөөдрийнхөө сэдвэр болохоор таны дараагийн шинэ хайр дурлал хизээ байх вэ? Ямархуу байх вэ гэсэн сэдвэр бол хийж өгч байгаа. За тэгээд хэрвээ энэ бичлэг маань таалагдвал мөн үргэлжлүүлээд нэмэлт бичлэгийг маань авч үзэх боломжтой байгаа шүү. За тэгээд өнөөдрийнхөө группийн сонголтуудыг харах юм бол эхний групп нь гүзэлцгэн, хоёр дахь групп нь торт, за гурав дахь групп нь интор гэсэн ийм гурван бүлэгтэй байгаа. Тэгээд та хэд маань нэг их олон зүйл бодоод байхгүйгээр аль нүдэнд хурдан туссан ч юм уу нүдэнд хамгийн их туссан бүлгээ сонгочоод ороод ирэх боломжтой шүү. За таймстампуудыг би description болон comment хэсэгт үлдээ чинь тэднэр дээр дараад ороод ирж болно шүү. Сайн байна уу? Нэгдүгээр бүлгийнхандаа энэ өдрийн мэндийг хүргэе. За эхлээд та хэдийн маань energy check буюу таныг яг зөв группээ сонгосон байна уу, үгүй байна уу гэдгийг шалгах зорилготой байгаа. За нэгдүгээр группийг сонгосон хүмүүс маань ямар хүмүүс орж ирсэн байна вэ? Харцгаая. За энийг энэ хүзрэн дотроос их өмнө харж байгаагүй хүзэр гарч ирсэн байна. Ямар сонирхолтой. За page of wands. Okay. Close your eyes. What animal do you imagine? Okay, би бол та хэдийг амар тийм төсөөлөл өндөртэй хүмүүс тэнгүүтээ бас маш тийм өндөр зүүн савинтай хүмүүс юм болов гэж бодож байна. Тэгж мэдрэгдэж байна. Ягаад тэгэхээр энэ хүзэр маань ууны дан амьтдтай хүзэр байхгүй юу? Тэгсэн чинь дундаас нь яг ийм хүзэр гараад ирлээ. Тэгэхээр та хэд манаас нөхцөл байдалд маш гоё тийм хурдан бөгөөд чадварлаг дасаж зогцдог байж болохоор байна. Энэ хүзэр дээр болохоор та өөрийнхөө ямар амтан байхаа өөрөө шийднэ. За нэг үгээр бол та амьдралд ямар байгаагаа бодлон ямар байхаа бүгдийг нь ингээд өөрөө шийдэх боломжтой. Танд бол ингээд тийм чадвар байгаа гэсэн тийм үзэр гарч ирсэн байна. За page of wands буруу гарч ирснийг харах юм бол та хэд маань сүүлийн үед жоохон тийм амьдралд тийм хөгжилтэй байж хөгжилдөж чадахгүй юм болгоныг хэтрүүлэн бодоод юм болгоныг хүн дээр тусгаж бодоод аваад байсан юм шиг бас санагдлаа. Энэ маань та хэдэд баг зэрэг сөрөг нөлөөлөд байж магадгүй. Сөргөөр нөлөөлөд амьдралын жижигхэн юмнаас ингээд аз жаргал мэдрэхээ болцсон эсвэл ингээд бүр ингээд багассан яг нэг тиймэрхүү хүмүүс ороод ирсэн байх шиг байна. За энэ energy check ингээд болж байгаа. За одоо болохоор та хэдийн маань одоо шинэ хайр дурлалд юу саад болоод байна вэ гэдгийг хараад өгье. За энэ бүр газар унаад яваад өглөө шүү. Гооч. Шинэ хайр дурлалт нь юу саад болоод байна вэ? Page of Pentacles, Seven of Cups буруу гарч ирсэн байна. За окей. Дахиад нэг хүзэр. Six of Wands, окей. За миний хамгийн түрүүнд харж байгаа зүйл гэвэл та хэд маань ингээд хайр дурлалт бүтэлгүүтэн гэдэг зүйлээс маш их айгаад байх шиг санагдлаа. Тэрнээсээ болоод яг ингээд урт удаан хугацааны бөгөөд тийм доктортой харилцааг сонирхохгүй эсвэл
тиймэрхүү харилцаануудыг өөрөөсөө жоохон түлхэх гээд байгаа бол шинжтэй байна. За Page of Pentacles-аас харах юм бол та хэд маань уг нь яг дотор хүн чинь маш тийм гоё хөвгчлөлтэй хүн, маш тийм нийтж хүн болгонтэй очиод яриа өдрийг нь гоё болгоод өөрийгөө ч гэсэн жаргалтай болгоод тэгээд явж байгаа хүмүүс байгаа байхгүй юу? Тэгсэн чинь сүүлийн үед харин жоохон тийм сөрөг бодлуудтай автаад хайр дурлалд яаж амжилттай байх вэ биш амжилтгүй болчвол яах вэ? Ингээ надад үнэхээр юм гоё хайр дурлал миний амьдралд орж ирэхгүй бол яах вэ? Орж ирсэн ч гэсэн одоо юу гэдэг надад ингээ таалагдахгүй бол яах вэ ч юм уу? Тийм нэг хэрэггүй гэж бол хэлэхгүй. Гэхдээ нэг тиймэрхүү маш их тийм жижиг сажиг бодлууд маш их орж ирж байна. Гэхдээ тэднэр нь ихэнхдээ тийм сөрөг бодлууд байгаад байна л да. Уг нь бол Seven of Cups маань яг зөв харж гарч ирэхээрээ хүний амьдрал одоо маш тийм олон боломж байна гэж гарч ирдэг. Сайн ч бай муу ч бай маш олон боломж сонголт байна гэж гарч ирдэг. Буруу хараа гараад ирэхээрээ би бол энийг яг за энэ хүн яг илүү сөрөг юм дээрээ төвлөрөөд байгаа юм байна да гэж ер нь бол хардаг. Тэгэхээр миний харж байгаагаар бол тийм байна. Та хэд банаас ганцаараа байх сонголтыг хийж гисэн байгаа болохоор бас хайр дурлал таны амьдралд ингээд орж ирэхгүй хойшлогдоод удаад яваад байгаа зүйл бол байна. Эсвэл таны далд ухамсарч чинь нэг тийм бодол байна л да. Би ингээд одоо юу гэдэг ганцаараа л байвал жаргалтай. Би энэ зүйлийг ганцаараа байсан ч ингээд жаргалтай хийж чаднаа гэд тийм хитрхи бие даасан ч гэхүү. Эсвэл тэнгүүтээ та хэд маань яг ингээд бусад хүмүүст болохоор энэ ямар их зантай юм бэ гэдэг ч юм уу бас нэг тэгж харагдах гад байдаг тал байдсан болов гэж надад зэ мэдрэгдлээ. Яа тэгэхээр та хэд манаас юм ганцаараа байхдаа тав тухтай хүмүүс байна. Эсвэл ингээд ганцаараа байгаад тав тухайг олоод сурцсан хүмүүс байгаа байхгүй юу? Тэнгүүтээ тэрийг нь болохоор зарим хүмүүс ганц нэг хүмүүс жоох ингээ буруу ойлгож байгаа. Ямар их зантай юм бэ гэдэг ч юм уу. Энэ яага худлаа ингээд жүжиглээд байгаа юм бэ гэсэн тиймэрхүү байр суурьтай байх гадэж магадгүй. Тэгэхээр яг гол нь яг юу сад болоод байна вэ гэхээр нэг амар сад болж байгаа том зүйл бол байхгүй хэрнээ иймэрхүү жижигхэн санаа зовсон юмнууд, жижигхэн юм нэг сэтгэл түгшээсэн юмнууд ерөөдөө ингэж бүрэлдсээр агаад улам томроод байгаа юм шиг бол санагдлаа. Тэрнээс та хэд манаас ингээ хайр дурлалыг одоо бас өөрөө мэдэхгүй үйлдэлээрээ хайр дурлалыг өөрөөсөө жоохон түлхчих гээд байгаа тал байж магадгүй шүү. Тэгэхээр тэднээсээ та хэд манаас дахиад яг эргцүүлээд үзээрэй. Одоо болохоор дараагийн хайр дурлал нь ямар хуу байх вэ гэдэг талаас нь авчирцгаая. Дараагийн хайр дурлал нь ямар хуу байх вэ? Энийг авлаа. Энэ маань буруу хараад хажуу тийш гараад ирлээ. Дараагийн хайр дурлал ямар байх вэ? Нэгдүгээр бүлгийг сонгосон хүмүүс дараагийн хайр дурлал нь ямар вэ? Ace of Pentacles, Four of Wands. The Moon буруу харж гарчсан байна. Two of Wands буруу харж гарчсан байна. Two of Swords. Okay. Дөрвийн тоо, хоёрын тоо хоёр удаа гарч ирсэн байна. За ингээд харах юм бол магадгүй та хэдийн маань дараагийн үерхэл, дараагийн хайр дурлал чинь таны бодсон шиг чинь тийм ч амар урт удаан хугацаанд байхгүй байж магадгүй. За энэ манаас ингээд хид хідэн
хүчин зүйлсээс шалтгаалж байх шиг байна. Гэхдээ ямар ч гэсэн таны дараагийн хайр дурлал үерхэл чинь маш их тийм сэтгэлээ зориулсан, цаг заваа гаргасан, чин сэтгэлээсээ яг энэ харилцааг хүсээд нөгөө хүнээ хүсээд яг тэгээд явж байгаа нь бол маш ойлгомжтой байна. Энэ маань болохоор Ace of Pentacles-аас харагдаж байгаа. Тэнгүүтээ ингэж тал талаас маш гоё байдлаар цаг заваа гаргаад сэтгэлээ зориулаад за эд хөрөнгө мөнгө төгрөг байсан ч гэсэн нөгөө хүндээ ингээ бие биендээ зориулаад явах юм бол энэ харилцаа маань бас айгүй гоё тийм дандаа өсөж дэвшгээр дандаа аз жаргалтай байхаар дандаа нэг тийм баян байхаар харагдаж байна. За баян гэд тэгэнгүүт заавал мөнгө төгрөг эд хөрөнгөөрөө биш зүгээр л юм сэтгэлийн баян байдал бол маш их байна. За гэхдээ магадгүй таны харгалзаж үзэх хэд хэдэн зүйлс гэх юм бол нэгдүгээрт энэ яг таны хайгаад байсан, хүсэж байсан үерхэлтэй чинь яг 100% нийцэхгүй байж магадгүй. Яг бүгдээрээ нийцэхгүй гэж байгаа юм биш. Гэхдээ та яг энэ хүнтэй уулзраад дараагийн хайр дурлалтай ороод явж байх явц дундаа энийг яг анзаарна гэж бол орж ирж байна. Энэ яг таны нөгөө хүсэж байдаг гэрлэлтээр буух, аз жаргалтай гэр бүлээр буух харилцаа бол биш байх гэж энэ дээр бол харагдаж байна ялцчгүй. За тэгэнгүүтээ за мөн буруу харснаас гарч харах юм бол энэ харилцаанд маань ерөнхийдөө төлөв байдалд маш тийм ойлгомжтой байгаа дүр зурагтай бол байна. Ерөөсөө тийм бие биенээсээ нууж хаасан зүйл байхгүй. Мэдрэмжүүдээ ч гэсэн айгүй гоё тийм нээлттэй хуваалцаад явхаар бол харагдаж байна ялцчгүй. За Two of Wands-аас дахиад харах юм бол энэ маань Four of Wands-тэй ерөнхийдөө бол маш төстэй энэ эрэхтэй байдаг. Энэ харилцаанаас яг тухайн үедээ яг энэ хүнтэй цаашдаа цугтаа ирээдүйд байх уу үгүй юу гэдгээ бас яг харилцаан дундаа олж мэднэ гэсэн хариу бас гарч ирж байна. Ерөнхийдөө бол харилцаан дундаа нөгөө хүний илүү таньж мэдээд өөрийгөө ч гэсэн илүү таньж мэдээ. Тэгээд энэ харилцаа ер нь ингээд урт удаан хугацаанд байх харилцаа мөн үү үгүй юу? Энэ хүн надад яг тохирох хүн мөн үү үгүй юу гэсэн маш их тийм дүн шинжилгээ анализ хийсэн харилцаа байх нэ. За Two of Swords мөн хоёр бас маш адилхан энергитэй гарч ирсэн байна. Two of Swords буруу хараад гараад ирчихээр бас ингээ бүх зүйл амар гоё юм тодорхой байж идэг. Ямар ч тийм илүү дутуу сэтгэл шаналт завсан юм байхгүй яг нэг тийм гоё харилцаа бол байдгаа. Тэнгүүтээ эндээс ингээ харахаар та хоёрын харилцаа бас маш юм тайван харилцаа байхаар юм л та. Тайван бөгөөд шулуун шударга бие биендээ мэдэрч байгаа бодож байгаа юмнуудаа гэхдээ маш зөөлхөн байдлаар бие биендээ хилээд ойлгуулж чадхаар та хоёрын дунд хэр барагтаа үл ойлголцол гарахгүй байх гэж миний зүгээс бол харж байна. Яг тэр маш тайван байна. Та хоёр бас хэрвээ та хоёрын дунд ингээ ялгаанууд гарч ирээд бит хоёр ингээ бие биендээ таарч тохирохгүй байна гэсэн дүгнэлт гаргасан ч гэсэндээ энэ харилцаанд хин маш тийм тайван байр суурьтай байгаа бол санагдаж байна. За тэгэхээр таны дараагийн хайр дурлалын харилцаач яг тийм урт удаан хугацаанд байх үерхэл гэхээс илүү маш тийм гоё хөгжилтэй гал халуун хэсгэн зуурын хугацаанд ч гэсэндээ аз жаргалыг мэдрээд за тэгээ сурах зүйлээ сураад явхаар тийм харилцаа байна ялцчгүй. За тэгээд энэ харилцаа маань таны амьдралд хэзээ орж ирэх вэ гэдэг талаар бас асууж үзье. 2 өдөр бууж ирлээ. За таны хайр дурлалын амьдралд
4 дахь өдөр маш чухал өдөр байж магадгүй. 4 дахь өдөр ерөөхдөө яг юу мэдэрч чинь тэр энергиэрээ яг тэр өдрөө явуулбал зүгээр шүү гэж бас хэлж байна. За тэгэнгүүтээ хамгийн наадлын хугацаа нь 6 өдрийн дараа эсвэл дотор энэ хүнтэй байд уулзах боломжтой, хайр дурлал таны амьдралд орж ирэх боломжтой байна. За хамгийн цаатлын хугацаа нь гэвэл 6-7 хоног буюу нэг сар хагас гэсэн үг. За энэ хугацааны дараа эсвэл дотор та бас ямар нэгэн байдлаар шинэ хүнтэй танилцах, за эсвэл бас таны хайр дурлалын амьдралд ямар нэгэн байдлаар тийм өөрчлөлт орж болох нэ гэсэн үг. За мэргэн ерөнхийдөө бол энэ хүрээд дуусч байна. Энэ мэрэг танд таарч байвал та мөн нэмэлтийг авч үзэх боломжтой байгаа шүү. За нэмэлтээр нь болохоор яг энэ дараагийн хайр дурлалтай холбоотой хүний гадаад дүр төрх, дотоод зан чанар, за тэгээд энэ хүнийг яаж таних вэ? Тэгээд хизээ яаж уулзах вэ? Эсвэл хизээ яаж холбогдох вэ гэдэг талаар харж өгөх байгаа шүү. За ингээ мэргийн маань цаг заваа гаргаж үзсэнд баярлалаа. Дараагийн мэргээр уулзъя, баяртай. За 2 дугаар бүлгийг сонгосон хүмүүс маань тавтай морил сайн байна уу? За эхлээд та хэдийнхаа energy check буюу та яг зөв бүлгээ сонгосон байна уу үгүй юу гэдгийг нь шалгаад өгнө. Puffin гэдэг гарч ирсэн байна. 2 дугаар бүлгийг сонгосон хүмүүс маань ямар хүмүүс байна вэ? Окей. Ойлгомжтой. За та хэд маань болохоор ерөөхдөө өөрсдөндөө бол маш их тийм итгэлтэй хүмүүс байна. Өөрсдийнхөө юу хүсэж байгааг мэддэг. Өөрсдийнхөө ямар тийм үзэсгэлэнтэйг мэддэг, өөрсдийнхөө ямар их авьяастай, чадвартай гэдгийг ингээ бүгдийг мэддэг. Яг тийм гоё хүмүүс байна. За тэгэнгүүтээ та бас эргэн тойрныхондоо маш их тийм аз жаргалыг түгээдэг, инээдийг түгээдэг тийм фаны хүмүүс байх боломжтой. Ерөөдөө бол таны эргэн тойрны хүмүүс чинь танд маш ихээр тийм дуртай байдаг. Та хаана явна тэнд яг ингээ хүмүүс инээж идэг яг тийм хүмүүс ороод иржээ. Энэ бүлгийнхэн маань. Та бас бусдтай хамтарч ажиллах, бусдтай ойлголцох тал дээр маш тийм чадварлаг хүмүүс байна. Бүр ингээд цаанаасаа төрцөн хүмүүстэй уулзраа олохдоо маш амархан олдог. Хүмүүстэй харилцахад амар тийм хүмүүс байна. Амьдралынхаа бас тэнцвэрийг маш сайн авч явж байгаа хүмүүс байна. Ажил нойроо сайн зохицуулж чаддаг. Чөлөөт цаг болон өөр хийх ёстой юмнуудаа сайн зохицуулж чаддаг. За хайр дурлалын хувьд ч гэсэндээ ажил хайр дурлал эсвэл амьдрал хайр дурлал гэд тиймэрхүү юмнуудаа маш сайн зохицуулж чаддаг хүмүүс байна. За одоо болохоор таны шинэ хайр дурлалд нь яг юу саад болоод байна вэ гэдгийг хараад өгье. Eight of Wands борооч гарч ирсэн байна. Page of Wands борооч гарч ирсэн байна. Tower борооч гарч ирсэн. Биш, зүг гарч ирсэн. Six of Coins. За энэ бүлгийнхэн маань 1 дугаар бүлгийн хүмүүстэй маш ижлэгийн энергитэй байна. Та хэд маань яг одоогоор хайр дурлалыг нэг тийм дуудахгүй байхаар шийдвэрийг гаргацсан явж гин гэж хийх нь яг зөв байх гэж бодож байна. Шийдвэрийг гаргаагүй ч гэсэндээ таны хэлж байгаа үг, бодож байгаа юмнууд, гаргаж байгаа үйлдэл чинь яг ингээд шинэ хайр дурлалыг чинь таныг ингээд өөрөөс чинь түлхээд байгаа гэсэн үг.
За яг яаж байна вэ гэхээр миний хамгийн түрүүнд харсан зүйл бол та бусдаас тийм тусламж авах дурггүй, бусдад бас туслахтаа нэг амар тийм таатай мэдрэмж авдаггүй байх гэж бодож байна. Эсвэл зүгээр ингээ хайр дурлалынхаа амьдралд окей би ингээд ганцаараа байсан ч болно, би ганцаараа бие даагаад явж чаднаа гэсэн яг тиймэрхүү энерги нь давмгаалцсан хүмүүс байна л да. Тэнгүүтээ таны даалт ухамсарт юм уу эсвэл ил ухамсарт ч байж болно. Тийм бодол байгаа болохоор та яг одоогоор хэдийн ингээ шинэ хүмүүстэй танилцаад уулзсан ч гэсэндээ нэг тийм тэд нартай ингээ нэг бол санал нийлэхгүй. За нэг бол санал нийлсэн ч гэсэн үг хэлээрээ учраа олж чадахгүй. Ерөнхийдөө та бол ингээ бусад хүмүүстэй харилцахгүй байхыг одоогоор бол яг ингээд илүүд үзээд байгаа юм байна. Магадгүй бусад хүмүүстэй харилцахаар тань ингээ баг зэргийн төвөгтэй санагдаач ч юм уу яг нэг тиймэрхүү зүйлсийн улмаас болоод ямар ч гэсэн ингээ хайр дурлал нь удаашраад байгаа юм байна. Та бас нэлээ хашир хүн байна. Ер нь энэ бүлгийг сонгосон хүмүүс ихэнх нь бас маш тийм хашир хүмүүс байх шиг байна. Ингээ шинэ хайр дурлал орж ирсэн шинэ хүнтэй танилцсан ч гэсэн ийм амар гоё хөвгчлөлтэй байж чадахгүй, фаны байж чадахгүй, юм болгоныг ингээд хүндрүүлж бодоод, сериусны болгоод, нухацтай болгоод яг тэгээд байгаа хүмүүс байх шиг байна л да. Тэр маань болохоор энэ Page of Wands буруу арж гарч ирснээс харагдаж байгаамаа. Уг нь энэ хүзэр маань зөв арж гарч ирэхээр маш тийм playful, залуу энергитэй, маш тийм хөнгөн энерги байдаг. Буруу гараад ирчихээрээ харин эсрэгээрээ маш тийм хүнд энергитэй, хөнгөн зүйлийг ч гэсэн хүнд болгож идэг. Уг нь ингээд инех ястай жоок байхад инехгүйгээр тэндээс ингээд амар гүн гүнзгий утга учир хайгаад байдаг гэдэг ч юм уу яг нэг тиймэрхүү жишээнүүдээр тайлбарлаж болно. Бас таны хайр дурлалдаа яг ингээд бүрэн төвлөрч чадахгүй ч юм уу эсвэл ингээд дуудах гэхээр нэг л болохгүй байгаагийн цаад утга учир нь бас таны амьдралд яг одоогоор маш их тийм өөрчлөлт явагдаж байгаа болохоор би ингээд энэ өөрчлөлтөн дээрээ төвлөрмөр байна. Юун хайр дурлал мантай өөрийнхөө амьдралаа яа гэд явж байхад гэсэн бас нэг тиймэрхүү энерги бас орж ирж шүү зарим хүмүүст бол. За тэр нь бол ингээд Tower гэдэг хүзрнээс бол харагдаж байгаамаа. Яг одоогоор маш юм үүмэн самуунтай байгаад байгаа. Энэ нь бас ийм хайр дурлалын амьдрал байж болно. Та магадгүй саяхан нэг хүнтэй маргалцсан ч юм уу, саяхан нэг хүнээс салсан, эсвэл үл ойлголцсон тиймэрхүү асуудлууд байгаа бол бас яг тэр нөхцөл байдлын яг тухайн үеийн тэр нэг энергисээ ерөөсөө салж чадаагүй юм шиг бол харагдлаа. За одоо болохоор та хэдтэй дараагийн хайр дурлал нь ямар байх вэ гэдэг талаар харж үгэй. Хоёрдугаар бүлгийг сонгосон хүмүүс юм маань дараагийн хайр дурлал ямар байх вэ? Хүчрнүүд маш замбраагүй гарч ирж байна. Хажуу талаараа бас их хүмж ирж байна. Ace of Cups, wow. The Star. Seven of Pentacles. Knight of Pentacles. Okay. За дараагийн шинэ хайр дурлал нь яг үнэ маш гоё харилцаа байх вэ. Дараагийн хайр дурлал нь маш тийм гоё. Таны сэтгэл болон нөгөө хүний сэтгэл чинь ингээд аяганаасаа давж халиад бие бинийгээ гих хайр чинь улам ингээд томроод
сэтгэл нь ч гэсэн дагаж томроод тийм гоё хайр нь ингээд дуусахгүй мөнх юм шиг яг тийм харилцаа бол орж ирж байгаа харагдаж байна. Тэгээд энэ харилцаа маань бас маш тийм урт удаан хугацаанд үргэлжлэх боломжтой харилцаа байна. Энэ Star буруу харж гарч ирсэн болохоор та хэдэд яг энэ харилцаа амар тийм яг бодит байдал дээр байхгүй байгаа юм шиг яг нэг тийм мэдрэмж өгөөд юм л та ингээд хөөх би нэрээ ийм хүнтэй үерхчлээ гэж үдээ эсвэл би нэрэн гэсэн ийм гоё харилцаанд байгаад байгаа юм уу гэд нөгөөхдөө ингээд итгэж чадахгүйгээс болоод нэг тийм хитрхи их тийм баярлсан гайхсан ч гэх юм уу тиймэрхүү мэдрэмжүүд бол маш их орж ирж байна. Дараагийн энэ харилцаа нь урт удаан хугацаанд байх маш өндөр потенциалтай. Яг тал талаасаа урт удаан хугацаанд байх шийдвэр гаргаж байна гэдэг чинь та хоёрын сэтгэл зүрх болон үзэл бодол, хүмүүжил одоо бусад зүйлсээрээ ч гэсэндээ маш тийм гоё нийлж тохироод яг тэгсний үндсэн дээр окей энэ хүнтэй ингээд урт удаан хугацаанд байж болох юм байна гэсэн шийдвэрийг гаргаж байгаа бол харагдаж байна. Бас мөн хин нь энэ харилцааныхаа төлөө маш их хичээл зүтгэл гаргана. Ерөнхийдөө урт удаан хугацаанд тэмцэхийг аль нь ер нь бол ингээд ирмэлзээд хүсээд яг тэгээд явж байгаа бол харагдаж байна. Хин нь маш тийм гоё бие биендээ цаг зав гаргана, бие биендээ сэтгэлээ зориулна, бие биендээ мөнгө, төгрөг, гид хөрөнгө юу байж болдгийг яг тэр бүх юмаа зориулаад окей алдаад үтсэн ч хамаагүй хоёлаа ингээд цаашдаа цогтой юм гоё урт удаан хугацаанд байя гэж байгаа юм шиг бол санагдлаа. Энэ бол амар гоё мэдрэмж байна. Тал талаас ингээд бие биенийхээ төлөө хичээгээд бие биендээ хайртай, дуртай, цаашдаа цуг байя гэсэн хүсэл эрмэлзэл бол маш өндөр байна. Ёо сүлтээ миний бүр хил ам идрээ. Яг нэг баярлж байгаа мэдрэмж нь авахар ингээд хил ам хүртэл гацаад явчих тийм үү. За энэ нь тэгвэл хизээ байх вэ гэдгийг асууж үгүй. Хизээ байх юм болоо энэ харилцаа. Хоёрдугаар бүлгээс сонгосон юмсэн энэ харилцаа нь хизээ байх болоо. 8 өдөр ба 8-7 хоног. За энэ эхэлж гарч ирсэн байгаа. Ерөнхийдөө бол үйл явц процесс маш хурдан явж ийн гэж гарч ирж байна. За окей 8 өдрийн дотор эсвэл дараа мөн 8-7 хоногийн дотор эсвэл дараа хамгийн наадлын хугацаа нь 3 өдрийн дараа эсвэл дотор. За мөн 3-7 хоногийн дараа эсвэл дотор бас байх боломжтой. За энэ бичлэгийг одоо маш олон хүмүүс үзэж байгаа учраас хугацааны хувьд бол яг тодорхой хэлэх боломжгүй байдаг. Тиймээс яг ингээ бүх боломжтой талаас нь ухаж гаргаж ирж байгаа шүү гэдгийг анхаараарай. За мөн энэ харилцаанд нь 2 дахь өдөр гэдэг маш тийм чухал өдөр байж болохоор байна. 2 дахь өдөр энэ харилцаа эхэлж байгаа өдөр байж болно. 2 дахь өдөр хоёрын яг албан ёсоор уулзаад болцож байгаа өдөр бас байж болно. За энэхүү бичлэг маань энэ хүрээд дуусч байна. Хэрвээ танд таарад таалагдсан бол үргэлжлүүлээд нэмэлтийг маань авч үзэх боломжтой байгаа шүү. За нэмэлтээр нь болохоор энэ хүний гадаад төрх, дотоод зан чанар, энэ хүнийг яаж таних вэ гэдэг дээр нь нэмээд хизээ яаж уулзах вэ гэдгийг мөн харж өгч байгаа шүү. За энэ хүртэл бичлэгийг маань цаг заваа гаргаад үзсэн хүмүүстээ баярлалаа. Баяртай.
Сайн байна уу? 3 дугаар бүлгийг сонгосон хүмүүс маань тавтай морил. За эхлээд болохоор та хэдийнхэн energy check буюу та хэд яг зөв группээ сонгосон байна уу үгүй юу гэдгийг нь эхэлж шалгаж өгөх учиртай юм аа. За 3 дугаар бүлгийг сонгосон хүмүүс маань яг ямархуу хүмүүс орж ирсэн байна гэдгийг харъя. Cherry буюу Intor-ыг сонгосон байх учиртай. Owl буюу шар шувуу гэдэг юмтай гарч ирлээ. За owl буюу шар шувуу гэдэг амьтан маань өөрөө бас маш их тийм алсын хараа сайтай амьтан байдаг. Мөн бас дүн саваа маш өндөртэй амьтан байдаг. Ерөнхийдөө бол дандаа ингэж өсөж дэвшиж явж байдаг. Ухаанаараа бас айгүй алдартай тийм амьтан байдаг. Тэгэхээр та хэд маань бас яг тийм шинж чанаруудтай байна гэсэн үг. Аливаа зүйлийн холын ирээдүг за одоо цагтаач гэсэндээ аливаа зүйлсийн яг сайн муу талыг нь маш сайн ялгаж харж чаддаг яг тийм хүмүүс байна. За тэнгуүтээ таратыг харах юм бол Knight of Cups буруу орж гарч ирсэн байна. Ten of Pentacles гарч ирсэн байна. За миний харж байгаагаар та хэд бол одоо амьдралынхаа туршид одоо өөрөөсөндөө маш тийм баталгаатай сэтгэл амар тайван тийм амьдралыг бол хүсдэг хүмүүс байна ялцчгүй. За тэр дундаа бас ингээд маш гоё гэр бүл зохиогоод гэр бүлэрээ бас ингээ маш эд хөрөнгө ихтэй тэр тусмаа сэтгэлийн аз жаргал бас ихтэй тийм өнөр өтхөн гэр бүлтэй болохыг хүсдэг хүмүүс байх шиг байна. За бас мөн цөөн хувийн тохиолдолд энд бас гэр бүлтэй хүмүүс бас орж ирж үзэж байж магадгүй. За energy check нь ерөөдөө бол иймэрхүү байна. Одоо болохоор та хэдийн шинэ хайр дурлалд яг юу таад болж байна вэ гэдгийг харах. 3 дугаар бүлгээс сонгосон хүмүүсийн шинэ хайр дурлалд юу таад болж байна вэ? Та хэд маань бас одоогийн байгаа амьдралдаа маш тийм сэтгэл хангалуун хүмүүс байх шиг байна л да. Мөн гэхдээ одоогоор яг тийм хайр дурлал гэдэг зүйл дээр төвлөрөхгүй яг тэр зүйлээс жоохон тийм сэтгэлээ татаад авсан байгаа маяг юм байна гэх юм уу? Шинэ хайр дурлалд нь юу таад болж байна вэ? Two of Wands буруу орж гарч ирсэн. Queen of Wands бас буруу орж гарч ирсэн байна. Page of Cups. King of Pentacles мөн буруу орж гарч ирлээ. Ace of Pentacles. Миний харж байгаагаар энд яг тийм хоёр төрлийн хүмүүс байх шиг байна л да. Надад яг ч юм яг тэгж орж ирээд байна. Эхний хүмүүс нь болохоор нэг тийм ирээдүйн төлөө хитрхи их санаа зовдөг байр суурьтай. Тэнгүүтээ нөгөө нэг хэсэг бүлэг хүмүүс нь болохоор ирээдүйн талаар огт боддоггүй зүгээр яг өнөө маргааш л жаргалтай байвал би ингээд болно гэд явж идэг яг тийм төрлийн хүмүүс байна л да. За тэнгүүтээ ирээдүгээ хитрхи их боддог хүмүүс нь болохоор яг шинэ хүнтэй танилцаад ч юм уу тэгээд тэр танилцсан хүнтэйг ингээд цаашаа яриа өрнүүлээд явъя цаашаа зүгээр ингээд funny bay гэхээр ерөөсөө тийм funny байж чаддаггүй. Альва одоо харилцааныхаа нөхцөл байдлыг
одоо хөнгөн байсан ч гэсэндээ жоохон тийм хитрхи хүндрүүлж бодох гээд байдаг талтай юм шиг байна. Гэхдээ тэр нь одоо ерөөсөө тийм зарим тохиолдолд баг зэрэг буруу болчих гээд байдаг байж магадгүй. Яагаад тэгэхээр хитрхи их ирээдүгэ бодоод тахаар буцаад нөгөө нэг одоо цагтаа аз жаргалтай байж чадхаа болчдөг нэг тийм тал байдаг. Тийм болохоор уг нь бол яг яагаад тэгэж ирээдүг хитрхи их бодоод байна вэ гэхээр нэг бодлын нөгөө нэг анханасаа урт удаан хугацааны үерхэл хайж байгаа хүмүүс бол шинэ танилцж байгаа хүндээ маш тийм өндөр шалгууртай хандах гээд байдаг талтай. Нөгөө талаараа болохоор нэг тийм баг зэргийн айдас байгаад байна л да. Ямар айдас вэ гэхээр ирээдүг хэтрүүлэн бодож байгаагийн яг шалтгаан нь одоо тэр шинэ танилцсан хүн ч юм уу эсвэл тэр хайр дурлалын харилцаанд ингээд орвол нөгөө хүн маань намайг ингээд орхиод явуул яах вэ гэсэн тиймэрхүү айдас байгаад ах шиг байна. За бас нөгөө талаараа би өөрөө өөр хүнд сайн хань байж чадахгүй бол яах вэ? Би өөрөө өөр хүнд гоё хандаж жинхнээсээ сэтгэлээсээ хайрлаж чадахгүй бол яах вэ гэсэн тийм айдастай байгаад байна. За нөгөө талд болохоор нөгөө нэг ирээдүг хэтрүүлэн бодох биш. Жинхэнэ нөгөө нэг өнөө маргааштай аз жаргалтай амьдэрдэг гэд байгаа хүмүүс байгаа тий. За тэр хүмүүс маань болохоор яг л одоо цагтаа аз жаргалтай байж чаддаг нөгөө хүнтэйгээ одоо шинэ хүнтэй танилцлаа гэхэд одоо тэр хүнтэйгээ инээх үедээ инээгээд үйл ойлголцол гарах үедээ яг тухайн үедээ үйл ойлголцол гарчлаа гэд тэгдэг. Яг нэг тийм төрлийн хүмүүс байгаад байна л да. Ерөнхийдөө тэр хүмүүс маань болохоор ийм урт удаан хугацааны үерхэлд цаашаа байвал яах вэ гэдэг талаар бараг ингэ боддоггүй юм шиг санагдлаа. Зүгээр л за явандаа угаасаа тэгээд урт удаан хугацаанд үерхээр болно дөө гэд явж идэг нэг тийм төрлийн хүмүүс байдаг да. Тэнгүүтээ цаашлаад бас одоо харилцаан дээрээ яг ингээд шинэ үнтэй танилцаад харилцаад явж агаад дундаас нь бас ингээд болчдөг хүмүүс байж магадгүй. Надад энэ нь таалагддаг уу байсан юм биш үү? Надад энэ хүний ийм зүйл нь таалагддаггүй байсныг би өнөөдөр анзаарлаа гэдэг яг ингээд харилцаан дундуураа явж байхдаа бас нэг тийм анзаарах гээд байгаа тал байна. Ерөнхийдөө бас хүнээс амархан уйддаг төрлийн хүмүүс бас байж болзошгүй харагдаж байна. Тэгэхээр яг аль ч төрлийн хүн байсан та яг ирээдүйд өөртөө ямар хайр дурлал дуудахыг хүсэж байгаа. Тэнгүүтээ өөртөө итгэлгүй байгаад байгаа хүмүүс маань болохоор өөр дээрээ ажиллах шаардлага гарах нэ. Өөртөө итгэлгүй байна гэдэг нь ерөнхийдөө бол өөрийгөө хайрлахаас айж байгаагийн шинж. Өөрийгөө хайрлахаас айхаар буцаад нөгөө нэг өөр хүн хайрлах гэдэг чинь маш тийм том асуудал болоод ирдэг болохоор яг тэрэн дээр ажиллаж өгвөл хамгийн зохистой байх нэ. За ирээдүг хитрхи их боддог хүмүүстэй хандаж хэлэхэд бол зүгээр одоо цагтаа аз жаргалтай байгаа ч ирээдүйд юу ч болж магадгүй. Ер нь ирээдүй гэж баг байдаггүй. Өнөөдөр ч гэсэн ингээд өнөөдрөө дуусах учраас одоо юу гэдэг хэрвээ үнэхээр тийм жаргалтай байхыг хүсээд үнэхээр гоё үерхлийг хүсээд байгаа бол за дараа нь олъё, за маргааш олъё, за нөгөөдөр болъё гэдэг үгнүүд ерөнхийдөө бол танд ийм тохиромжгүй байна гэсэн үг. За энэ болохоор яг саад болоод байгаа юмнууд гэж хэлж болно. За энэ групп маань дотроо ингээ хоёр хувааччих шиг боллоо. Надаа яач ч юм тэгж орж ирлээ. За одоо болохоор дараагийн хайр дурлал нь ямар байх вэ гэдэг талаар хараад үзье. Hierophant. Okay. The High Priestess бороо орж гарч ирсэн.
ирсэн байна. Free of Cups дэш авч гарч ирсэн байна. Hermit буруу арж гарч ирсэн байна. Дахиад нэг үзэр баярлаа. The Sun. За авчлаарай, би нөгөө ханаад урцсан байгаа болохоор. Хоолой жоохон сонирн болоод хийж магадгүй. За та хэдийн маань дараагийн хайр дурлал харилцаа ямар хөө байх вэ гэхээр, за хэрвээ та ингээд урт удаан хугацаанд хайр дурлал чинь нэг л бүтэлгүүтээд сонирн байгаад хүмүүстэй таарч тохирохгүй байгаа юм шиг санагдаад байсан бол таны дараагийн харилцаа чинь тийм гэрлэлтээр дуусах хурим хийх потенциалтай харилцаа байх нэ. Хэрвээ та урт удаан хугацаанд нөгөө хүний хайсан бол тийм байх боломж нь бол маш өндөр байна. За урт удаан хугацаанд хүний хайгаагүй зүгээр хөгжилтөд явж байсан хүмүүсийн хувьд маань дараагийн харилцаа нь маш тийм урт удаан хугацааны харилцаа байх боломжтой байх нэ. Ер нь бол аль аль бүлгийн хүмүүс маш тийм гэрлэлтээр дуусах потенциалтай урт удаан хугацаанд үргэлжилж болохоор яг тийм харилцаа байх нэ гэж бол ерөөхдөө гарч ирж байна. Тэнгүүтээ миний харж байгаа зүйл гэхээр маш их аз жаргалтай байна. Ялангуяа та өөрөө маш их аз жаргалтай байна. Маш их сэтгэл хангалуун байж чадчихээн. Маш их тийм баяр хөөр ихтэй байна. Бүр одоо баг ингээ маш их гэдэг үг гэсэн багтахаар тийм их баяр хөөр байгаад байна. За мөн гурван аягаас харах юм бол одоо маш тийм гоё баярлууштай тэмдэглэл үйл явдлаас болж магадгүй нэ. Би болохоор хувьдаа энийг гэрлэх санал эсвэл үерхэх санал тийм ямар нэгэн тийм нандин зүйл яг энэ харилцаанд байх болно. Одоо энэ харилцааны зүгээр хоёлоо гадуур болцох уу гэж асууж байгаа нь хүртэл тийм маш нандин санагдахаар. За тэрнээс цаашлаад хоёлоо үерхий. Одоо юу гэх юм, миний найз охин, найз залуу, найз бүсгүй болооч гэдэг ч юм уу. Тиймэрхүү жижигхэн үйл явдлууд нь хүртэл амар гоё тийм баярлууштай санагдана. Амар баярлууштайгаас гадна амар тийм гоё тэмдэглэлт үйл явдал шиг санагдана. Яалтчгүй за бүх хүмүүс биш үж болно. Зарим хүмүүст бол маш тийм гоё гэрлэлт, хурмаар төгсгөөр харилцаа бол орж иж байгаа харагдаж байна. Гэхдээ энэ харилцааг яг яаж таних вэ гэдэг талаас нь хараад үзэх юм бол анхандаа энэ хүнтэй уулзраад юм уулзаад эсвэл харц тулгараад яавч энэ хүнтэй ингээд цуг байх боломжгүй юм шиг санагдана. За боломжгүй гэдэг нь бас дотроо ингээ маш олон салаа утгаар бас байж болно. Одоо юу гэх юм, энэ хүн намайг тоохгүй гэдэг ч юм уу, эсвэл за яаж ийм хүнтэй би яаж цуг байх юм гэдэг ч юм уу. Яг нэг тиймэрхүү байдлаар ямар нэгэн байдлаар эхэндээ энэ харилцаа нэг бол бүтэхгүй юм шиг, буруу юм шиг бол санагдах нэ. Яг үнэндээ маш гоё харилцаа байна. За тэгээд энэ харилцаанд мөн та өөрийнхөө талаар маш их зүйлийг анзаарч аавна гэж харагдаж байна. Ялангуяа өөртөө юу таалагддаггүй вэ? Дээр нэмээд танд яг юу тав тухайг авчирч байна. За ялангуяа хайр дурлал харилцаанд яг юу таны сэтгэлийг амар тайван байлгаж байна. Юу таныг ингээд амар дээшээ доошоо болгож байна. Амар гонигтай уурштай болгож байна гэдгийг ерөнхийдөө бол илүү анзаарч авахар бол харагдаж байна. За ерөнхийдөө энэ харилцаа маань хизээ байх вэ гэдэг талаар харж үгэй. Энэ бас тийм маш хурдтай явж байгаа харилцаа бололтой. Тэр дандаа амар тийм
хурдан юунууд давхар гарч ирдэг. За энэ харилцаанд нэгдэх өдөр гэдэг маш тийм чухал байж болзошгүй. Энэ өдөр харилцаа эхлэх өдөр байж болно. За болцох өдөр байж болно. За бүр хурим хийхээр бол хурмын өдөрчин байж болно. Сүм бөгжөө авж байгаа өдөрчин бас байж болно. За бусдаар бол маш юм хурдцтай л байна л да. 2 өдөр, 4 өдөр, 9 өдөр энэ дээр ерөөсөө нэг ч сар гэсэн хүзрэг гарч ирээгүй байна. Гэхдээ 4-7 хоногоос 9-7 хоног гэхээр буцаа нөгөө нэг сараас 2 сар хагас гэж байгаа. За тэгэхээр одоогоос за эхнээс нь тайлбарлаа явбал 2 өдрийн дараа эсвэл дотор та ямар нэгэн тийм хайр дурлалын хувьд өөрчлөлт мэдэрч болно. За 2 хоногоос 9 хоногийн ерөөдөө дотор дараа ингэж хэлбэлцэн гэсэн үг. За мөн 2-7 хоногоос 9-7 хоногийн хооронд таны яг өөр дээр яаж ижлж байгаа байдлаас ч мөн хайрыг яаж өөртөө дуудаж байгаа байдлаас ч хамаарат яг энэ хугацааны хооронд хэлбэлцэж болох нэ гэсэн үг. Энэ амар сонирхолтой санагдлаа л да. Нэг нэмэлт хөзөр татчихдээ юм уу гэж бодлоо. Ямар замбраагүй гарч игээд юм. За яг л нэг хөзөр. За та өөрийнхөө амьдралдаа болон за байж эхлээд өөрийнхөө амьдралдаа яаж хандж байгаа, үг үйлдэлээрээ яг юу дуудаж байгааг анзаараад үзээрэй. За дараа нь та өөртөө яг яаж хандж гин гэдгийг маш сайн анзаараад үзээрэй. Ерөнхийдөө бол энэ дээр таны манифест хийх хайр дурлалын хүн чинь та өөртөө яаж ханддаг вэ гэдэг шиг бүр яг тийм төлшигчин хүн орж ирнэ гэж бол ерөөхдөө гарч ирж байна. Та хэрвээ өөртөө зөөлөн ханддаг бол мөн танд зөөлөн ханддаг хүн гарч ирнэ. Танд хатуу ханддаг бол мөн л адилхан тийм хатуу хүн гарч ирнэ. Тиймээс та өөрийнхөө амьдралд юуг яаж ямар аргаар дуудаад байна, ямар хуу хандлагатай байна гэдгээ сайн ажиглаад үзэх нь маш чухал юм байна шүү. За ерөнхийдөө мэрэг маань энэ хүрээд бол дуусч байна. Хэрвээ танд таарч таалагдсан бол нэмэлтийг маань авч сонсох боломжтой шүү. За нэмэлтэн дээр нь болохоор энэ хүний гадаад төрх дотоод зан чанар, тэгээд энэ харилцаа буюу энэ хүнийг яаж таних вэ? За тэгээд хизээ гэдгийг дахиж баталгаажуулж өгөөд тэгээд яаж уулзах вэ гэх мэт мэдээллүүдийг харж өгч байгаа шүү. За тэгээд энэ хүртэл бичлэгийг маань үзсэнд баярлалаа. Та бүхэндээ баяртай.